За сайн байцгаана уу. За удаан засварны эцэст Dolores Cannon-ы охин Julia Cannon-ы нэгэн хурал дээр тавьсан номны танилцуулгыг орчуулахар шийдлээ. За энэ тэгээд яриа бол эхлэхдээ хэрвээ та хүнийг бие махбод болон сэтгэл зүрэх сүнслэг чанараар нь буюу дотоод чанар ухамсарыг нь ангаах чадвартай болвол яах вэ гэсэн тийм чадвартай бол ямар вэ гэсэн асуултаар эхэлж байна. За тэгээд доллароос хэлэхдээ бол ер нь 2002 оноос эхлээд өнгөрсөн насны амьдрал руу орж ингэж ховсын сургалтаа бол явуулж эхэлсэн. Доллароос бол өөрөө энэ ховсоо маш тэрнээс өмнө маш олон жил хийсэн. 2002 оноос эхлээд сургалтаа явуулаад тэгээд энэ сургалтаараа ингээд ер нь ховсонд орохоор хүн өнгөрсөн амьдрал руугаа буцаж орохоор хүн бол даалд ухамсартайгаа холбогддог гэдгийг энэ сургалтаараа маш сайн зааж өгөөд энэ даалд ухамсартай холбогдох арга зам техникийг нь зааж өгөөд ингээд нэг хэсэг хугацаа өнгөрөө явж исэн. Гэтэл тэр сургалтанд оролцож исэн оюутнуудаас өнгөрсөн амьдрал руу орох гэдэг нэр бол нэг тийм оновчтой нэр бас биш байна. Нэг өөрөөр нэрлэх ёстой юм биш үү? Энүүний цаана маш их том утга учир байгаа учраас өөрөөр нэрлэх ёстой юм биш үү гэж хэлсний эцсээр энэ долларс болон түүний багийнхан бодож жагаад энэ нэрийг өөрчлөх ёстой гэж үзээд тэр нэрийг quantum healing hypnosis техник буюу квантын ангаах ховсын техник гэж нэрлсэн байна. Квантын эдгээх ховсын техник. За тэгээд өөрөөр хэлбэл quantum healing hypnosis техник буюу QHHT гэдэг сургалтаар нь одоо энэ төрлийн ховсын техникээр ховсонд орсон хүний даалд ухамсартай холбогдож түүний сахиусан тэнгэртэй буюу өөрөөр хэлбэл дотоод хүнтэй нь холбогдож тийм уулзуулах юм арга юм энэ хосны арга. За тэгээд энэ сургалтын тухай www.dollarscannon.com гэдэг вебсайт дээр өргөн мэдээлэл авч болох юм байна. За тэгээд энэ хурал нь 2013 онд болсон Transformation Conference гэдэг дээр Julia Cannon Soul Speak гэдэг номынхаа танилцуулгыг хэлэнгээ энэ яриаг өгсөн байна. За тэгээд эндээс Жулиагийн яриаг ингээд орчуулж хүргэе. За Жулиа бол би хоёр дахь өдрөөсөө Жулиа бол би ингээд долларсын хоёр дахь охин юм аа. Тэгээд ер нь дунджаар 10 жилийн өмнө болвол Жули хэлж ин би ингээд оршихугаас ингээд мессеж авдаг болсон гинэ. Би оршихугаас ингээд мэдээлэл авдаг болсон. Тэгээд Жулиагийн хувийн зүгээс хэлэхэд энэ хүн бол өөрөө сувилагч мэрэгжилтэй, сувилагчаараа ажиллаж байсан. Тэгээд тэгж явах үед нь ингээд оршихуу чи өөр юм хийх ёстой, чи өөр юм хийх ёстой гэдэг ингээд мессеж өгөөл байсан. Тэгээ ийм мессеж ирээл байсан. Тэгээд Жули хэлэхдээ би сонссон боловч тэгээд хүлээж авахгүй нэлээ явсан гэж. Тэгээ ер нь маш их эсэргүүцээд яваад байсан. Тэгээд эсэргүүцгээ болоод ерөөсөө ингээд хүлээн зөвшөөрсний дараа энэ ном өөрөө маш хурдан гараад ирсэн. Маш хурдан ингээд бэлэн болоод гараад ирсэн гэж. Тэгээд энэ номны ажил нь бол долларосын ажил, бол доллароос хүмүүсийг хосонд орж явахдаа хийсэн ажлууд. Гэхдээ энэ долларосын охин учраас ингээд Жулия доллароос хоёр хоорондоо яриад тэгээд долларосын одоо тайлбарлаж учрыг нь олж чадахгүй байсан юм Жулия сувилагч хүний хувьд ингээд энэ номыг гаргангаа ингээд хосоор орж ирсэн мэдээллүүдийг ингэж эмхтэн нэгтгэж энэ номыг гаргасан байна. Тэгэд оршихуу энэ Жулиад ямар мессеж өгдөг байсан бэ гэвэл чи ангаах тийм эдгээх төвийг Арканса мужид нээх хэрэгтэй гэдэг ингээд ийм мессеж гараад ирсэн. Ийм мессеж бол 4 удаа өөрт нь ирсэн гэж байна. Тэгээ эхний 3 дахьыг нь ингээд бүр ингээд тоохгүй өнгөрөөцөн. Тэгээ 4 дахьыг нь бол яг 4 дахь мессеж нь бол маш их хүн цохилдоор ирсэн гэж. Нэг юм том банзаар цохиод авсан юм шиг. Тийм хүн цохилдоор ирсэн. Тэгээд
Энэ мессеж хүлээж авахгүй яваад гэсэн учир нь Жулия би өөрөө Миссури мужид ажиллаж амьдарч байгаа хүн. Тэгэхээр яагаад ийм ангаах төвийг Арканза мужид одоо нээх ёстой юм бэ? Би ерөөсөө нэг ойлгохгүй байна. Бүр яаж нээх ёстой юм бэ? Гэт ингээд эсэргүүцээд ингээд яваад байсан. Гэтэл одоо та нар ингээ хар энэ Ozark Mountain Publishing Company буюу одоо энэ Ozark Mountain гэдэг одоо хэвлэлийн компани нь Арканса мужид ингээд байгуулагдсан үйл ажиллагаагаа явж байна. Энэ бол мэдээж энэ бол одоо өөрөөр хэлбэл ангаах төв юм гэж. Ангаах төв. Яг жинхэнэ одоо эдгэрлийн төв биш боловч яг ийм сүнслэг номыг одоо номыг хэвлэдэг тийм хэвлэлийн компани нь энд Арканса мужид байгаамаа гэж хэлж байна. Тэгээд ер нь энэ номын түүх нь бол доллараас ингээ хүмүүсийг ховсонд оруулаад өнгөрсөн амьдрал руу ороод байж байхад далд ухамсартай холбогдлоо. Тэгээд далд ухамсартай холбогдоход ингээд тэр хүнийг ангаах, эдгэх тийм процесс нь яваад хүн эдгэрэлд ороод ингээд хосноос гарч ирдэг байгаа гэж. Тэгээд доллараас хүмүүсийг ховслоо. Далд ухамсарт нь тийм юм гэж хэллээ. Мэдээллийг нь авлаа. Тэрийгэ Жулиад энэ охиндоо хэлдэг байсан гэж байна. Жулиа тэр үед ингээ 20 гаруй жил совилогч байсан болохоор ер нь бол хүний бие махбод гэдэг бол гайхамшигтай машин юм гэдэг бол Жулиа бүр ингээ шүтэн биширдэг. Тэгээд би энэ бие махбодыг тийм ээ энэ гайхамшигтай бие махбодыг маш их ойлгоод энэ үнэхээр гайхамшигтай шүү гэж боддог байсан. Тэгээд тэгэхээр ингээд зарим хүмүүс чи ингээд мэргэлдэг хүн юм уу? Чи одоо сайкик хүн юм уу тийм үү? Одоо мэргэлдэг түргэлдэг хүн юм уу? Гэт ингээд асуугаад байдаг гэсэн. Үгүй тэр нь бол тийм биш. Гэтэл Жулиагийн хувьд бол ээжтэйгээ ингээд ховс заримдаа хийдэг байсан. Тэгээд доллараас нь ховс хийхээр ховсноос гарч ирсэн мэдээллийг хоёулаа хамтдаа ярилцаад ингэж явах үедээ энэ номыг ингээд 4 гаруй жилийн өмнөөс ингээд эмхтгээд цуглуулад бичээд явсан гэж. За тэгээд Жулиа хэлэхдээ бид нарын дотор бол тийм маш их том мундаг дотоод чадрууд бол сэргэж байгаа гэж. Бид одоо Жулиагийн хувьд бол би өөрөө сонсдог, хардаг, энергийг мэдэрдэг ийм чадвартай хүн гэж. Олон хүмүүс бол ингээд ер нь бол нурууны үс шархирлаа гэд ингэдэг штэ. Тэрийг болохоор goose bump гэдэг. Тэ англиар goose bump гэдэг шиг Жулиа энийг хэлэхдээ truth bump гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл үнний одоо шархираа гэх юм уу? Үнний шархираа ингээд болж ийн гэж би хэлдэг. Одоо нуруу шархирахыг чи нэг үннийг мэдээд үннийг мэдрээд байна гэж Жулиа бол хүмүүст хэлдэг. Тэгээд олон хүмүүс бол би юу ч мэдрэхгүй байна. Би ер нь одоо тийм миний мэдрэмж энэ муу зуу гэж хэлээд байдаг. Жулиа болохоор үгүй бүх хүмүүст ийм мэдрэмж байгаа. Даанч энэ хүмүүс энэ мэдрэмжээ ингээ тоохгүй яваад байдаг. Тэгээд энэ мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхгүй яваад байдаг. Тэгэхээр хэрвээ чи энэ ямар нэгэн мэдрэмжийг ингээ жоохноор хүлээгээд аваад сурчих юм бол хүлээж аваад авчих юм бол чиний мэдрэмжүүд чинь улам ихээр орж ирнэ гэж бас хэлж байна. Тэгээ энэ мэдрэмжүүдээс бол айхаргүй. Одоо ингээд нурууны үс шархирлаа ч юм уу те инглихэд айхаргүй. Айдас гэдэг бол зүгээр одоо цаг нөхцөө одоо зугаа цулах тийм зүгээр л их тийм хоосон юм аа. Айдас бол зүгээр хов хоосон. Бүр illusion гэдэг хов хоосон юм, хуурмаг юм аа гэж. Тэгээд амар гэж санагдаад байгаа зүйл бол зүйл гэд ер нь одоо таны тийм амар гэж бодогдоод байгаа тэр зүйлийг ер нь хүн бид нар өөрсдөө бий болгосон. Бид нар өөрсдөө ер нь бүтээгч юм. Сайн ч юмыг бид нар бүтээж байгаа, муу юмыг бид нар бүтээж байгаа. Бид нар өөрсдөө бүтээгч юм аа гэж хэлж байна. Бид нар энэ дэлхийд бүгдийг нь бий болгосон. Бид нар яах гэж ийм юмнуудыг бий болгосон юм бэ? Бид нар өөрсдөө л бий болгосон. Ямар нэгэн учраас л бий болгосон, тийм ээ. За тэгээд ер нь энэ Жулиагийн энэ мэдрэмж нь яг хамгийн анх одоо хизээ яаж мэдрэгдсэн бэ гэвэл Сидней, Австралиад ингээд явж исэн гэж юм л да. Одоо ингээд сургалтаа явуулаад ч юм уу тий ээжтэйгээ хамт. Ингээд тэгжсэн чинь нөгөө нэг дээрээс ингээд мэдрэмж орж ирдэг юм. Гів гэдэг чи нэг юм зур амар томоор ингээд зураач чи гэл амар юм мэдээлэл команд өгсөн гинэ. Зандарсан байдлаар. Тэр ингээд зандархаар ч хүн чи ингээд цочрно шүү дээ. Тэгээд юу вэ? Би юу зурх юм бэ? Гэсэн чинь чи ер нь зураа гэдэг. За тэгээд энэ зурсан зургаа
ингээд одоо ингээд тайлбарлаж хэлж байна. За би ингээд зургийг нь оруулаа явна. За тэгээд энэ хүн одоо Жули хэлэхдээ за хүн гэдэг бол бид нэр ингээд нэг цэг байна тий. Нэг цэг одоо нэг жижигхэн улаан цэг. За би өөр хажууд нь арай нэг аятайхан нэг арай ойлгомжтойгоор ингээд зурхыг бодъё. Жулигийн зураг жоох юм сараачлсан учраас би нэг ойлгомжтойгоор ингээд адилхан дуухан радио явна хажууд нь баруун талд нь Жулигийн зураг зүүн талд нь байгаа. За тэгэнгүүт чинь хүн та өөрөө юм нэг цэг байна тийм ээ. За тэр нэг цэг чинь одоо энэ нэг цэг гэдэг бол зүгээр чиний бие, зүгээр л чиний бие мах бод. Тэгээд хүн бол өөрөө ер нь бол ийм том ийм тойргоор бүрэлдсэн тийм ээ. Ийм том оршихуйд ингээд оршиж байдаг нэг тийм том юм аа. Энэ том цогц юм аа. Тэгээ энэ одоо зураад байгаа энэ Жулиг нь зураад байгаа энэ сараачилсан бөөрөнгийн улаан юмар зурсан бол энэ бол 6 хэмжээстэй зураг. Гэхдээ одоо мэдээж би ингээд цаасан дээр зурж байгаа юм чинь 2 хэмжээсээр л зурж ин тий. Ингээд нэг тойрог шиг. Тэгээд хүн та тэр улаан цэгээс гарсан ингээд тойроод ингээд нэг том оршихуд ийм том 6 хэмжээс бүхий ийм том нэг юмыг эзэлж идэх цогц юм аа. Тэгээд чи бол уг нь тий жинхэнд хүн та өөрөө тийм ээ. Ер нь нэг ийм жижиг юм биш. Ер нь бол нэг 2 том юм байгаад байгаа гэж. 2 том юм нь том бие, жижиг бие гэж би ингэж 2 батгаа гэж. Жуулигийн хэллэгээр бол том бие, жижиг бие гэдэг ингээд нэг хүн болгон тийм 2 биетэй гэж. Тэгээ том бие нь болохоор ингээд энэ ийм томор ингээд улаанаар зурсан байгаа тийм. Ийм том бие ингээд 6 хэмжээсээр ингээд оршихуугаар дүүрэн байгаа нэг ийм юм. Энэ том бие нь бол тийм ээ ингээ хүн амьтан чулуу ургамал одоо юу гэдэг тийм ээ ингээд юу ч байж болно. Тэгээд том бие амьдралын туршлага авах гэж ингээд бууж ирсэн нэг тийм том цогцсон юм баг. За гэтэл жижиг бие нь одоо тэр доор байгаа жижиг улаан цэг шүү дээ. Тэр бол жижигхэн миний улаан нэг бие мах гэсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо Жулигийн томьёолоор том бие, жижиг бие гэдэг 2 байна. За энэ дээр би хувийн зүгээс нөгөө нэг харьцуулалт хийхэд одоо ингээд одоо орчин үеийн шинжлэх ухаанаар ч юм уу ингээд хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол ил ухамсар, далд ухамсар гэдээ байна. Тэгээ ил ухамсар нь ерөөсөө хүний 3-5% эзэлж яадаг. Тэгээд 95-98% нь одоо хүний далд ухамсар байна гэдэг. Тэгэхээр Жулиагийн хэлээд байгаа том бие гэдэг бол далд ухамсарыг нэрлээд байгаа. Одоо энэ оршихуд томороо цогцороо оршиж тийм ээ. Жижиг бие нь болохоор одоо яг миний жижигхэн бие махбод ерөөсөө 3-5% л нөлөөтэй байна. Тэгэхээр ерөөсөө ил ухамсар, далд ухамсар хоёрыг нэмж том бие, жижиг бие гэж Жулиагийн зүгээс хэлээ. За ингээд цаашлаад Жули ярихдаа за би нэг хүний хувьд одоо ингээд улаан өнгөтэй нэг хүний хувьд одоо өөрийгөө зураад тайлбарлалаа. За одоо дараа нь одоо чиний хажууд сууж байгаа нэг хөршчин байна тийм ээ. Тэрийг би нэг өөр өнгөөр хажууд чинь зуръя. Тэр хүн бол ингээ хажууд нь те нэг юм жижигхэн бас нэг тэр хүний хажууд нь жижигхэн юм байгаад шүү дээ. За тэр хүний одоо оршихуу бол одоо тэр хүний том бие бас ингээ том байна. Тэр нөгөө одоо миний том биегийн хажууд тэр хүний том бие бас ингээ байна хажууд нь. За ингээ том энэ хоёр ингээ оршихуугаар дүүрэн. За тэгжидэл дээрэс нь нэг одоо нохоо ч юм уу те нэг хажууд нь морь ч юм уу нэг юм нэг 4 хөлтэй нэг амтан бай гэж бодъё л да. За тэр нь бол нэг хажууд нь нэг юм нэг ногоон өнгөөр одоо зуржин Жулиа. За тэр нь болохоор одоо хүн тэр одоо жижигхэн нохоо чинь бас ингээд нэг жижигхэн нохооны бие нь л тэр нэг доор ингээ байна тий. Гэтэл тэр нохоо чинь бас өөрийн оршихуйтай, өөрийн том биетэй. Тэр том бие нь яг бид нартай адилхан зэрэгцээд ингээ том дээр ингээд оршихуйд ингээ оршиж байгаа. Гэх мэтчлээ. За ингэхээр чи бид нар ер нь бүх хүмүүс бүх ургамал амьтан одоо бүх юмнууд тийм ээ амьтан хүмүүс бүгдээрээ яг ингээд холилцоод бөөнөрөө ингээд яг хамтдаа байж идэг. Энэ хүмүүс яг ямар цэг дээр жоохон одоо өөрөөсөө хол байна вэ гэвэл яг энэ доор байгаа нэг жижигхэн 3 цэг 2 хүн нэг нохоог зурсан шүү дээ. Тэр яг 3хан тэр жижигхэн цэг дээр л энэ 3 биет жоохон хоолгол байгаа. Түүнээс ш дээшлээд ингээд оршихуд бол энэ 3 бүгдээрээ ингээд холилдсон байна.
Тэгэхээр энэ зурагнаас ингээ харвал ер нь бол бид нар бүгдээрээ нэг одоо хүнч бай, амьтанч бай, ургамалч бай, чулууч бай бид нар өөрөө ингээ бүгдээрээ нэг юм аа ингээ оршихуйг бөөнөр эзэлсэн нэг цогцос юм аа гэдгийг Жулия ийм маягаар тайлбарлаж байна энэ зургаар. За цаашаага ингээ явлаа гэхэд ер нь одоо ингээд юу бурхны тухай тайлбарлая гэж бодож байна гэж энэ Жулия. За тэгээд бид нар одоо дөнгөж сая нөгөө том бие жижиг биегээ тайлбарлсан тий. Том бие нь ингээ оршихуйд байна. За тэгээд ингээ хүн бие одоо би амьсгаллаа. Амьсгаллаа гэдэг бол энэ дээр нэг юм агаар нэг юм зүгээр нэг юм агаар байгаа тань тий. Энэ агаарын дээр бол ингээд бурхан гэдэг нэг юм байгаа. Том бурхан. Бид нар одоо тэрийг бурхан гэж нэрлэж болно. Эсвэл их үүсвэр гэж нэрлэж болно. Одоо олон ийм сүнслэг яриа подкастууд дээр их үүсвэр гэж нэрлэдэг гэдэг л да бас. Тэгээд энэ бурхан энэ их үүсвэртэй бид нар яаж холбогдох вэ? Хизээ ямар үе яаж холбогдох вэ гэвэл маш сайн зөв амьсгал авсан тохиолдолд бидний амьсгал энэ том оршихугаас энэ агаарын мандал энэ хоёрын хооронд ингээд агаар нь нийлнэ гэж ингээд хайлна гэж нийлээд хайлаад ингээ хайлсан тохиолдолд нийлээд одоо ингээд жинкнээсээ холигдно л гэж ойлгож байна л да. Тэгээ ингээ холигдсон тохиолдолд та одоо их усүртэйг холбогдож байна гэж хэлж байна. За тэгэхээр энийг энэ дээр байгаа юмэг одоо яг ингээд холилдоод ингээд та амьсгалаараа бурхантай буюу их усүртэй холбогддог гэж би бол ингэж хардгаа гэж. За тэгээ буцаад ингээд нохоо руугаа ороход энэ нохооч бай одоо нохоо одоо өөр газар байж болно те нохоо ч юм уу дөрвөн хүртэл ямар ч юмгүй амтан одоо морь ч юм уу тийм ээ тэр нохоо одоо дэлхийн өөр өнцөг болон дээрч байж болно эсвэл одоо нэг хотын цаанч байж болно те тэглээ гэхэд одоо бид нар ингээд одоо амьсгалаараа холбогдоод энергээ солилцоод их үүсвэртэйгээ холбогдож байгаа учраас ингээ оршихуугаар дамжаад тэр нохооны энергийг бид нэр ойлгодог гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө нэг зарим энергийн хүмүүс чинь за би эндээс өөрөө хувийн тайлбар хэлж байгаа шүү. Зарим энергийн хүмүүс чинь нөгөө нэг одоо би энэ дэлхийн энэ өнцөг болон байсан ч нөгөө өнцөг болонд байгаа хүний энергийг би мэдрээд одоо сэтгэлийг нь мэдрээд байдаг гэд тэгдэг хүмүүс нь яг ингэж одоо өөрөөр хэлбэл том биегээ ажилуулж чадаад тэр хүний энергитэй сүлэлцээд нөгөө хүний болон өөрөөсөө тэр нохооны энергийг мэдэрч байна гэсэн үг гэж би ингэж ойлголоо. Өөрөөр хэлбэл далд тухамсар, ил тухамсар хоёрын тухай яриад байна. За тэгээд ер нь ингээ Жулия цааш нь үргэлжлүүлээ ярихдаа за бүх хүн өөр өөрө хэлбэлзэлтэй. Тэгээд энэ бүх хэлбэлзэл нь өөр өөр байдгаас хамаарат хүн та өөрөө өөртөө тусалж чадна. Өөрөө өөртөө эсвэл тусалж чадна, эсвэл өөрөө өөрийгөө хорлож чадна гэж хэлж байна. Тэгэнгүүтээ том бие энэ дэлхийг ер нь туулах гэж ирсэн тийм ээ. Туршлага туулах гэж ирсэн байна. Гэтэл энэ том бие энэ жижиг биед би байнга туслах гад ингээд бэлэн байдаг гэж. Өөрөөр хэлбэл би том бие маань ингээд агаар мандалд оршихуд ингээд байгаад байгаа шүү дээ. Жижиг бие нь болохоор доор ингээд жижигхэн бие авцсан ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ том бие буюу өөрөөр хэлбэл далд тухамсар маань биднэрт байнга туслах гад ингээд байж идэг. Гэхдээ далд тухамсар гэдэг үгийг энэ Жулия хэрэглээгүй шүү. Жулиягийн хэрэглэгээр бол том бие л байгаа. Энэ том бие гэдэг бол жижиг бие туслах гад ингээд байнга ингээд бэлэн байж идэг. Тэгээд том бие жижиг биед ингээд мессеж өгдөг туслах гэдэг учраас чи тэгээ чи ингээд чи гэдэг тэгвэл дээр юм биш үү гэдэг ингээд байнга мессеж мэдээлэл өгдөг гэж. Гэтэл жижиг бие нь ерөөсөө тэрийг сонсохгүй. Жижиг бие нь ингээд орчлон дэлхийнхээ ингээд одоо мөнгө санхүү одоо юу гэдэг амьдралдаа ингээд холигдоод сүлэгдээ том биегээ хүлээж авах одоо сонсох чадваргүй ингээд яваад байдаг. Тэгээд хэрвээ том бие одоо том биегийн хэлэх гэжсэн мессежийг жижиг бие ингээд цаг тухайд нь хурдан хэлчихвэл том бие жижиг биег ингээд тайван орхино. Даанч жижиг бие нь ерөөсөө сонсдгүй учраас ингээд том бие олон бүр мессеж өгөхийн тулд маш олон уухгүй ингээд давтдаг, сануулдаг, янз янзаар ингээд оролддог гэж байгаа байхгүй. За тэгээд дараагийн зургаа ингээд тайлбарлая гэж. Дараагийн зураг дээр нэг ийм маягаар тайлбарлаж. За ингээд нэг төөрдөг байшин байлаа гэж бод.
За энэ төрдөг байшинг одоо нөгөө нэг Эрдэнэ шишийн том талбай гэж ойлгож болно. За Эрдэнэ шишийн том талбайд нэг хүн оронгуудаа нэг захт нь ороод нөгөө зах руу ингээ гартал хүн чинь энэ машин дотор зөндөө төөрнө. Энэ юу төрдөг байшин дотор. Төрдөг байшин дотор төөрн, гацн, мөргөн одоо тэр хан мөргөн одоо юу боо юм болно. За тэгж яагаад хүн гацдаг. Одоо өөрөөр хэлбэл одоо нөгөө мухар годамжаар ороод гацлаа гэдэг шиг гацлаа тий. Тэгээд тэгээд ууг нь бол тийм ээ хэрвээ тэр том бигээс мессеж аваад мэдээлэл аваад ингээл багахан шиг мөргөөд тэгээд тэр байшингаас хурдан түргэн олон хохирлгүйгээр ингээ айтайхан гарчих гээд байгаа юм. Даанч ингээд том би чи энэ нэг үр яваад хэрэггүй чи баруун тийш яваад хэрэггүй одоо зүүн тийш яв гэдэг ууг нь хиллэн боловч нөгөө жижиг би чинь сонсохгүй өөрөө ингээд явсаар байтал ийм чимиг мөргөөд тийм чимиг мөргөөд ингээд ингэсээр байтал бүр өөрөө алиа гаалтдаг тийм ээ. Тэгээд ерөөсөө энэ нь юунаас болдгоо гэвэл жижиг би том биегээ сонсохгүй байгаагаас л болдог гэж. Тэгээд том бие болохоор энэ жижиг биед сонсохын тулд ингээд одоо яах вэ гэхээр том биегийн ганц хийж чаддаг юм нь тэр хүнийг ямар нэгэн өвчнөд болгодог гэж. Ямар нэгэн одоо өөрөөр хэлбэл тэр жижиг бие сонсохгүй штэ. Тэгэхээр одоо сонсгодог ганц арга нь гэвэл ерөөсөө тэр биеийг өвчнөд болгодог. Яагаад тэгж ийн вэ гэхээр бие бол өөрөө ууг нь гайхамшигтай машин гэж Жүүли хэлээд байгаа дахин. Тэгээ өөрөөр хэлбэл за би одоо энийг хэлбэл та нар одоо гайхах байх гинэ. Жүүли яг үг үрчлэн уг нь бол хүний бие бол нэгдүгээрт ерөөсөө өвчин тусах ёсгүй. Хоёрдугаарт хүний бие бол хөгшрөх ёсгүй. Гуравдугаарт хүн тийм маш хүнд өвчлөлийг мэдрэх ёсгүй гэж. Ерөөс тийм хүнд өвчин хүнд одоо зовлт хүнд зовлон тэгээд ер нь хүн тохиолдох ёсгүй мэдрэх ёсгүй гэж. За дөрөвт нь хүн бол маш урт наслах боломжтой. Ийм гайхамшигтай машин боловч гэтэл та өөрөө одоо бодож байгаа. Байз юу яриад байна? Та чи ямар сонь юмнууд хэлчихвэ? Хүн чинь одоо хүн бид нар чинь ингээ өвчин тусдаг, өтөлдөг, хөгшөрдөг, ерөөсөө тийм айхтар урт насалдаггүй. Тэгэхээр чинь та одоо юу яриад байна гэж ингэж бодож болох юм те. За гэтэл би одоо энийг тайлбарлая гэж үл хэлж байна. Тэгээ том бие болвол чи ийм ер нь сайн бие махбодтой гэдээ анханасаа уг нь ингээд төрүүлсэн байгаа. Гэтэл чи энэ гэтэл биш ер нь чи энэ махбодыг тийм ээ 24 цагийн турш одоо 7 хоногийн турш ингээд ерөөсөө дандаа чи энэ бие махбодыг аваа явж байгаа тийм үү? Тэгэхээр би чиний одоо биеэр чин дамжуулж л мессеж өгөх юм байна. Өөрөөр хэлбэл өөр үед чи одоо нэг яг нэг эрдэнэ шишийн талбай төөрдөг шиг ингээд амьдрал төөрөөд ингээд ерөөсөө мессеж авахгүй яваад байгаа учраас биеэр чинь мэдгэлнэ гэдэг ингээд том бие жижиг биед ингээд одоо ойлгуулахын тулд биед чинь өвчин үүсгэж өгдөг гэж. Гэтэл бид нэр жоохон бахта яадаг байсан. Ер нь бол тийм ээ бие маш сайн мэддэг байсан. Одоо ингээд ээж энд өвдөд байна гээл ингээл одоо аава энд өвдөд байна ч гэдэг юм ингээд бие маш хурдан идгүүлээд ингээд авчдаг жоохон бахта тийм байсан. Гэтэл том болох тусмаа энэ нөгөө энэ дэлхийд ингээд дэлхийн амьдралын одоо ийм юмд уусаад тэгээ ерөөсөө ингээд одоо дотгошоохоо сонсохоо болцсон. Ерөөсөө дандаа ингээд гаднаас мэдээлэл аваад ингээд байдаг болцсон. Тэгээ тэрний нэг жишээ одоо ингээд одоо энэ ч өөр Америкт байдаг хүн чинь хүн юм гэж шүү. За та нар ингээд телевиз ингээд нээгээд үз. Тэ телевиз асаагаад үз тэнгүүчээс тэ мянган эмний реклам явдаг. Тэгэнгүүт мянган эмний реклам явж байгаа учраас хүмүүс бид нар юу гэж боддог вэ гэвэл ингээд юу бид нар өвдөхөөрөө ийм имийг уучих юм байна гэсэн ингээд ойлголттой болоод бүр ингээд эм уух ёстой гэд бүр ойлгоцсон тэрэндээ бүр дөжирцэн ингээд яваад байгаа. Тэгээд толгой өвдлөө толгойн эм байна. Тийм юм өвдлөө ийм эмний эм байна гэх ингээд бүх эмнүүд ингээд байгаад байдаг. Гэтэл бүх өвчин зориулсан ингээд баг мянган эм ингээд гараад ирсэн байна тий. Гэтэл чиний бие махбод ингээд том биетэйгээ холбогдсон байвал тэгж ууг нь бол хэрэггүй юм байгаа юм. Тэгээд мессеж авах ганцхан одоо систем нь чиний бие махбод юм аа гэж.
Тэгээ бүх өвчин зовлон болвол энэ мессежийг чи аваасай, ойлгооч ээ. Энэ мессежийг аваач ээ. Энэ том биегээс энэ мессежийг аваач ээ гэсэндэл чамд энэ өвчин зовлон тусаад байгаамаа гэж. За тэгээд том би ингээд чамайг мессежээ бүр ойлгуултал бүр ясмаханда ойлгуултал чинь ингээд эднээсийг ингээд одоо дооц нь нэмээд ингээд мессежээ улам улам хэлээд байна. Хэрвээ чи энийг ингээд эртхэн гайгүй байхад нь ойлгоод авчвал өвчин чинь гайгүй хурдан эдгэн. Хэрвээ чи мессежийг нь авахгүй удаад байвал өвчин чинь улам одоо хүндрэн тийм ээ хүндрэн гэж байна. Тэгэхээр ихэнх хүмүүс бол ингээд өвчин зовлон тусахаар ингээд хүмүүс өвчнөдөөгөө тэмцээд ирдэг. Одоо тий одоо тэгээ дотоод хүнээ сонсохоос орно өөрөөр хэлбэл том биегээ сонсохын оронд өвчнөдөөгөө тэмцээд эхэлдэг. Тэгвэл хавдар мавдар тусангууд би өөртөө хавдраа дийлэн мэлэн гэдэг ингээд ер нь ингээд тэмцлийн байдалд орчдөг гинэ. Тэгэхээр ингээд тэмцээд хэрэггүй гэж хэлж байна. Зүгээр л энэ мессежүүдийг нь ойлгочих, ойлгоод хүлээн зөвшөөрчих. Тэгээд тэгсэн байхад чиний өвчин чинь алга болно, өвчин чинь тэр чигээр үдгнэ гэж хэлж байна. За өвчнөд тэмцэх тусам өвчин чинь улам хүндэрдгийг та нар мэдж байгаа үстэй. Мессежийг чи хүлээ аваад хэрвээ ойлгочвол ингээд чи өөрөө ингээд шууд ингээд хуурдаг гэж өөрчлөг чи өөрөө тэр чигээр хуурдаг. Өөрөөр хэлбэл тэр мессежийг жинкнээсээ ясмахнаас ойлгосон тохиолдолд чи өөрөө хуурдаг. Чи өөрөө хуурдаг гэдэг нь чиний энерги хуурдаг учраас чи өөрөө хуурдаг гэж хэлж байна. За зарим үед ингээ хүмүүс ийм мессеж ирэнгүүт юу ч хэлэхгүй ингээ яваад байдаг гинэ. Тэгэхээр Жули хэлэхдээ та нар ямар нэг юм хийх хэрэгтэй. Ямар нэгэн одоо ингээд баруун тийшээ алхах ч юм уу, зүүн тийшээ явах ч юм уу, урагшаа явах ч юм уу, ямар нэг юм хийх хэрэгтэй. Ингээ юм хийхгүй байгаад ахаар эн чинь ингээд одоо өвчин чинь улам данжирна, улам муу болно, хүндрэн тийм ээ. Тэгээ олон тохиолдолд бол хүмүүс ингээд өвчнөдөө буугаад өгөөд идэг. Ингүүл ер нь тоглоом дууснаа. Өөрөөр хэлбэл өвчнөдөө ингээд нэг одоо тэмцсэн боловч одоо өөрөөр хэлбэл том биегийнхаа мессежийг авахгүй ингээд тэмцсээр байгаа хүмүүс ингээд дийлддэг шүү гэж хэлж байна. Ерөөсөө тийм ингээд game over гэдэг шиг тоглоом дуусаа. Тийм юм болтгоо гэж. Уг нь чи тэр мессежийг сонсвол чиний бие бол гайхамшигтай машин гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Бид нар бол маш хүчтэй бие махбодтой хүмүүс, маш хүчтэй юм сэтгэлийн хүч бол маш ихтэй тийм хүмүүс юм. Бидний дотор тийм маш их том хүч нь байгаа гинэ. Энийг бол сайн ойлгох хэрэгтэй. Бидний дотор байгаа хүчийг. Тэгээ хүн өөрөө би бол маш их хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад бүх юм сайхан болно гэж. За одоо тэгээд зарим өвчний талаар ингээ ярьсан байна. Тэр нь жишээлбэл ингээд баруун хөл өвдөд байвал яг одоо танд ямар нэгэн юм одоо яг одоо болохгүй байна гэсэн үг гэж. Яг одоо зүүн хөлч өвдөд байвал өнгөрсөн үед танд холбоотой нэг юм чинь болохгүй, өнгөрсөн үед нэг шийдэгдэх асуудал байна гэж хэлж байна. За хавдрын тухай ярил хавдар бол ерөөсөө нэг шийдэгдээгүй нам дарагдсан уур хэлэн гэж хэлж байна. Тэг хүн бол ингээд яагаад ууртай байгаагаа мэдгүй, яагаад уурлаад байгаагаа мэдгүй ингээд уураа нуугаад дараад олон удаан жил явсан тохиолдолд ингээд хавдар болдгоо гэж Жулиагийн онол байна. За хүн ер нь тэгэнгүүт зарим хүмүүс хэлдэг би юунд ч уурлаагүй. Харин одоо энэ хор тавдар гэдэг юм гарч ирсэнд би айгүй ууралж байна. Энэ хор тавдарт айгүй ууралж байна гэдэг ингээд хэлж байгаа байхгүй. Гэтэл тэр хүн Жули хэлэхдээ үгүй чи одоо наад хор тавдраа бүр ингээд тэрвэр бүр ингээд хайрал тэгсэн цагт наад хор тавдар чинь энэ хүн намайг хайрлж байна. Тэгэхээр би одоо яг жинхнээс энэ хүн бүх юм ойлгож байна гэдэг. Тэгсэн цагт тэр хор тавдар чинь чамаас явдгаа гэж. За тэгэхээр хавдар гэдэг юм тэрвэрэд хайрлаад ирэхээр энэ хавдар чинь алга болно. За тэгээ ангаах хүч нь одоо хүн өөрийгөө ангаах хүч нь хүний дотор өөрт нь байдгаа гэж. Чи өөрөө энэ хавдрыг өөрөө идгэнэ. Чи энийг эдгэх чадaltaй гэдгийг чи ойлгосон тохиолдолд чи өөрийгөө идгэнэ гэж. Тэгээд ийм хүч чадал надад байдаг ингээд тэгээ би өөрөө хавдраа идгээсэн тохиолдолд
одоо би өөрөө бусад хүмүүсийг ч гэсэн эдгэх чадвартай болдгоо гэж. За тэгээд биеийн тухай ингээд а, би одоо тийм ээ хүний бие ингээд хүнд ингээд яриад мессеж өгөөд идэг. Энэ тухай үргэлжлүүлэн яриа. За тэгэхээр зарим хүмүүсийн тухайд одоо ингээд ам хоолоо ам нь ингээд өвдөд идэг тийм ээ. Ийм хүмүүс юунаас болоод байна гэвэл үннийг ярихгүйгээр удаан явсан хүмүүст ийм асуудал болдог гинэ. За а цаашаа явхад хүний нүүр болол ингээд хүн энэ дэлхийд яг яаж харагдах вэ гэж ингээ одоо яг нүүр одоо хүний нүүр чи одоо хүний м, одоо нүүр царай тийм ээ нүүр царай байна штэ ингээ дэлхийд яаж харагдаж байгаа нүүр царай тийм ээ. Гэтэл одоо нэг жишээ хэлэхэд нэг хусаар орсон нэг хүний нэг жишээг хэлэхэд нэг эмэгтэй байсан юм байна л да. Тэгээд нэг нүүр нэг юм ресашиа гэх нэг тийм өвчин юм байна. Одоо өөрөөр хэлбэл нэг би тэр энэ өвчний нэрийг мэдэхгүй юм байна. Зүгээр ингээд энэ хүний хэлснээр Жулиагийн хэлснээр ингээд нүүр нэг олон яар шарахтай нэг тийм л эмэгтэй байсан юм байна л да. Ер нь насаараа л тэгж явсан. Тэгээ ховсонд ороод ингээд үцхэд тэр хүний ээж нь ингээд энэ охиныг энэ эмэгтэй хүнийг төрөхөд би хүүтэй болно гэдэг ингэжсэн чинь гів энтхэн охин хүүхэд гараад ирсэн чинь охин хүүхдэд маш дургүй байсан гинэ. Өө энэ охин гараад ирлээ шээ гэд. Би ер нь охин хүсээгүй штэ гэд. Тэгээд тэр охинд аюу дургүй байсан чинь тэр охины нүүр нь ингээд юм сонин болж төрсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд нөгөө нэг өнгөрсөн амьдрал руугаа ороод ингээд яг ямар учиртай юу болсныг ингээд ойлгочвол одоо ингээд өвчний учир начир нь тайлагдаад тэгээ хүн ангаах эдгэрлийнхаа одоо ангаагдах эдгэрэх тийм шатандаа ороо явдгаа гэж. За дээрэс нь чихрийн шижинтэй хүмүүс байдаг тийм ээ. Чихрийн шижин бол яаж чихэр гэдэг чинь тийм ингээд гоё одоо тий гоё амттай ер нь тий амьдралын баяр баясгалан гэж хэлж болно тийм ээ. Чихэр маань өөрөө амтлаг амттай боловч одоо тэрийг амьдрал руу хувиргавал амьдралын баяр баясгалан гэж хэлж болно. За гэтэл ямар хүмүүс чихрийн шижин тусаад байна мэ гэвэл амьдралын баяр баясгалан ингээд одоо үзээгүй, сонсохыг хүсээгүй тийм хүмүүс одоо амьдралын баяр баясгалан идэлдэггүй тийм хүмүүс чихрийн шижин тусах айгүйх тийм магадлалтай тийм хүмүүс их байдгаа гэж хэлж байна. За цаашаа зүрхний өвчинд ярив. Зүрхний өвчин ямар хүмүүсээр их гарч ийн вэ гэвэл зүрхээ хаацсан хүмүүст одоо өөрөөр хэлбэл хайраа өгөхгүй эмоцаа хаацсан тийм хүмүүс төр зүрхний өвчин маш их гарч ирдэг гэж байна. За цаашаа толгойн өвчний тухай яриа. Толгойн өвчин эсвэл майгрейн гэдэг шүү дээ. Ингээд дандаа толгойн өвдөд байдаг энэ өвчин. Энэ толгой өвдөх өвчний тухай ярихад. За энэ бол ихэвчлэн бараг дандаа шахуу тийм ээ. Ер нь өнгөрсөн амьдралтай холбоотой байдаг энэ толгой өвддөг хүмүүс. Тэгээ тэр хүмүүс яагаад тэгж юм гэхээр тэр хүн ингээд өнгөрсөн амьдралдаа болсон ямар нэгэн одоо зовлон бэрхшээл өвчин гуниг одоо юу гэдэг тэрнтэй энэ насандаа таарлах болгонд харах болгонд сэтрэх болгонд ингээд дандаа толгойн өвдөддөг гинэ. Тэгэхээр ер нь дандаа нэг майгрэнтэй хүмүүс байгаад байдаг ш дандаа байнга толгойн өвдөддөг. Тэгэхээр ерөөсөө яг өнгөрсөн үед өнгөрсөн амьдралд нь байсан шалтгаанууд нь одоо энэ амьдралд нь яг адилхан туулагдаад байгаа учраас ийм толгой өвдөлт болоод идэг байна гэж. За цаашаа хоол боловсруулах эрхтний тухай ярьж байна. За тэглэг гэхэд одоо тэг бид нар ингээ ямар нэгэн мэдээлэл орж ирдэг тий. Одоо том биегээс мэдээлэл ер нь байнга л орж ирж идэг юм байна л да. Гэтэл бид нар тэр том биегээс мэдээлэл авахгүй ингээ яваад байхаар тий энэ амьдралдаа манараал тий гэх мэтчлээ яваад байхад тэр мэдээг том биегээс ирсэн мэдээллийг боловсруулж чадахгүй үед хүмүүсийн хоол боловсруулах эрхтэнд ялангуяа нарийн болон бүдүүн гэж асуудал гарч ирдэг өвчин тохиолддог гэж. За нуруу өвдөх тохиолдлууд байна зөндөө. За тэр хүмүүс бол ерөөсөө одоо өөрийнхөө мөрөн дээр буюу эсвэл амьдралдаа маш их ачаа өөрсөн ийм хүмүүс нуруу болон мөрөн өвддөг гэж. Тэгээд ийм хүмүүст бол ганцхан зөвлөгөө өгөхөд наад амьдралдаа байгаа маш олон ачаанасаа зарим нь одоо
хаяач, суллаач, өөрийгөө чөлөөлөөч гэсэн тийм мессежийг хэлж байна. За үе мөчний өвчин байна. Үе мөчний өвчин бол үе мөч гэдэг бол юу юм бэ, тийм ээ? Уян хатан байх хэвээр. Гэтэл ямар хүмүүс уян хатан ямар хүмүүс үе мөчний өвчин тусаад байдаг вэ гэвэл нэг тийм уян хатан биш. Айгуу тийм нөгөө зөрүүд, зожиг ингээд тийм хүмүүс үе мөчний өвчин бас өвдөх маш их хандлагатай байдаг. Гэхдээ үе мөчний өвчин одоо яг нөгөө гарын үе мөчний өвчин байна уу? Хөлийн үе мөчний өвчин байна уу? Ингээд бас нэг жоохон ялгаатай гэж. Гэхдээ энэ ялгаагаа ингээд цааш нь дэлгэрүүлж ярьсангүй ингээд орхисон энэ яриан дээр. За дараа нь ингээд tremor буюу татаж унах юм өвчтөе хүмүүс бас байдаг. Энэ татаж унах өвчтөе хүмүүс бол энергитэй холбоотой гинэ. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс дээр нэг дор маш их энерги ирэх үед энэ хүмүүс айгүйх татаж ундаг гэж. Тэр энерги нь одоо дээрээс их усрээс ирсэн байж болох юм гэж би ойлгосон. За хамгийн сүүлд нь Альцгеймер өвчний тухай ярьлаа. Энэ нөгөө зөнөгшлийн өвчин тийм ээ. Тэгээд энийг бол энэ Жули хэлэхдээ тэр хүний энерги бие махбодоос жаахан холдоод байгаа үед энэ Альцгеймер болж байна. Тэгээд өөрөөр хэлбэл ингэж тэр хүний энерги нь ялангуяа энэ чинь ингээд ихэвчлэн хөгшин настай хүмүүс тохиолддог шүү дээ. Тэгээ энерги нь жоохоноор биеэс холдож байна гэдэг нь өөрөөр хэлбэл энэ хүн жоохон дараагийн одоо шатанда нөгөө хадан гэртээ жоохоноор ойртож байна гэсэн үг юм ээ гэсэн л би монголоор жоохон ингэж орчуулж хэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл дараагийн шилжилтэндээ ойртож байна гэж хэлж байна. За нэг иймэрхүү өвчнүүдийг ингэж тайлбарлаж хэлсэн байна. Тэгэхээр энэ ярилцлагыг энэ одоо 2013 онд болсон Transformation Conference гэдэг дээр Жулигийн ярьсан яриа нь одоо дүгнээд хэлэхэд Dolores Cannon хүмүүсийг хосонд оруулаад ингээ янз янзын мэдээлэл өгдөг боловч тэрийг нь яг юу гэсэн үг нь одоо биетэй холбоотой боловч тийм өвчин байна гэд ингээд тэрийг одоо Жулиатай ярьдаг байсан байна л да. Тэгэнгүүт нь Жулия сувилагч хүний хувьд тийм өвчин яг тийм одоо өнгөрсөн амьдралтай, тийм асуудалтай, тийм одоо асуудалтай байсан учраас энэ хүний тийм юм ингэж өвдөд байгаамаа гэд ингээд ангаах ухааныг одоо өнгөрсөн амьдралтай нь холбож ингэж ном бичсэн байна гэж би ойлгосон. Тэгээд энэ номных нэр нь дахиад хэлэхэд Soul Speak буюу сүнс ярьдгаа гэсэн. Өөрөөр хэлбэл дотоод бие ярьдгаа гэсэн ийм нэртэй ном юм байна. За тэгээд энэ орчуулга таалагдсан байхаа гэж бодож байна. Тэгээ би бол ийм дотоод хүн, дотоод хүч, сүнслэг амьдрал гэдгийг сонирхдаг хүн энэ тухай дараагийн сэдвүүдэд дахиж ойрхон орчуулгыг бодноо. За анхаарал тавьсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай.